Сайн байцгаана уу итгэлийн ахын дүүсээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Амьд үгийн мэдээ чуулганыхаа үйл ажиллагааны тухай мэдээллийг таамаглан хүргэж байна. Манай чуулганы сургалтын албанаас зохион байгуулдаг чөлөөлтийн үндэс сургалт явагдаж эхэллээ. Өнгөрөх даваа гарагт эхэлсэн сургалтанд 28 хүн хамрагдлаа. Хүрэлцэн ирсэн хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сургалтанд оролцож байлаа. Чөлөөлтийн үндэс сургалт нь Бурхныг таньж мэдхийг хүссэн өөрийн амьдралын хувь тавилан, утга учирыг эрен хайгч хүн бүрт Библийн үннийг эмх зэгцтэйгээр ойлгуулдаг сургалт юм. Чөлөөлтийн үндэс сургалт ирэх мягмар гарагт 18 цагаас харагдахгүй ертөнц сэдвээр хичээл үргэлжилнэ. Бидний эргэн тойронд үл харагдах далд ертөнц үнэхээр боддоор оршин байдгүй. Бидний амьдралд энэхүү далд ертөнц нөлөөлсөөр байдгүй. Гэх мэт олон асуултуудад Библийн алтан зарчмын дагуу хариулт авахыг хүссэн хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн сургалтын алба сайн дурын үйлчлэлийн багт чуулганыхаа гишүүдийг урьж байна. Та доорх утсаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хамтын хүчээр халдвараас сэргийлье. Өнгөрөгч пүрэв гарагт Эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрийн танхимын шинэ анги хичээлэн эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь хүн бүрд шийдэж чадахгүй байгаа амьдралынхаа хэцүү асуудал бэрхшээлүүдийг шийдэх арга замыг олоход нь тусалж, зүрх сэтгэлийн дотоод эдгэрэлд Христийн хүчээр хөтлөн чиглүүлдэг. Эдгэрлийн баяр хөөр хөтөлбөр нь Эдгэрлийн 8 зарчим, 12 алхам, 25 хичээлээс бүрддэг. Эдгэрлийн 8 зарчмын хичээл нь 12 дугаар сарын 2-ны хүртэл пүрэв гараг бүрийн орой 18 цагаас чуулганы байранд явагдана. Христийн хүчээр амьдралынхаа хүнд хэцүү бэрхшээлийг хэрхэн даван туулах арга замыг олж мэдхийг хүссэн хэн бүхнийг Эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрт хүрэлцэн ирэхийг урьж байна. Цүнх. Бидэнд авч явах ямар нэг юм байгаа бол цүнх хэрэгэлдэг. Цүнх анх том байсан ч сүүлийн үед жижигхэн авч явахд хялбар мөн нэг хүн хэдийгч тээж авч явах боломжтой болсон. Чухал зүйлс болох хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бяцхан хямсгар нохой гэх мэт зүйлсийг цүнхэндээ тээдэг. Хамгийн гайхалтай нь бид хэрэггүй маш их юмыг тээж авдаг. Тэр нь бидний дургүй, биднийг бүдрүүлдэг, биднийг ядраадаг, биднийг хайр цэглдэг зүйлс юм. Уур бол тэдний нэг. Яа, юу болохоо байцгаа. Донтолт, хэтрүүлэн идэх, хэтрүүлэн үрэх. Гайхалтай хямдрал зарлчихсан байлээ. Мөн бид өнгөрсөн харилцаануудаас ч тээж байдаг. Би чиний юунд болсон болоо? Олигтой ч утсан өмсчихдгүй. Санаа зовнил, үл уучлал, хувиа хичээл. Ямар гайхалтай санаа вэ? Үгүй гэж юу? Надад үнэхээр таалагдчих байна. Тэгээд бид өөрсдөө ийм асуулт тавихад хүрдэг. Би яагаад тэгсэн юм бол доо? Эсвэл би яаж энд ирчих вэ? Миний юу болохоо болчих вэ? Учир нь гэвэл эдгээр зүйлс нь хүнд тэртэй. Уучлаарай. Намайг уучлаарай. Уучлаарай. Амьдралыг хэцүү болгодог. Ялангуяа харилцааг хэцүү болгодог. Хаанаас ирснийг нь эсвэл хэрхэн авснаа мэдэхгүй байж болох ч цүнхний энэхүү асуудлыг нэг л аргаар шийддэг. Доош нь шидчих, хайчих, зүгээр л орхичих. Амархан сонсогдож байвч тийм ч амаргүй. Ямар нэг юмыг удаан тээх үед тэр нь таны нэг хэсэг мэд санагдах нь ч бий. Та орхиод явсан ч хормын төдийдл гар дээр чинь буцаад ирчихсэн байдаг. Энэ цүнх ийм л хачирхалтай. Тиймд та цүнхээ хаяад байх хэрэгтэй, шидэд байх хэрэгтэй, орхиж байх хэрэгтэй. Тэгснээр та өөр зүйл тээх чадвартай болно. Тэгээд таны амьдрал зориулсан Бурхны сайн сайхныг та авах болно. Үүний тулд танд хоёр гар тань хэрэгтэй болно. Эдгэрлийн баяр хөөр амьдралын ажаамтанд тус болно. Бид таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хамтын хүчээр халдвараас сэргийлье. Амийн гол Библийн сургууль 2021-с 2022 оны оройн ангида элсэлт авч байна. Оройн анги нь 2 жилийн хугацаатай нийт 37 гэрдэд цагийн хөтөлбөр бөгөөд 7 хоногийн мягмар
баасан гаригуудад 18-аас 21 цаг 20 минутын хооронд хичээллэнэ. Бүртгэлийн хугацаа 7 хоногор сунгагдж 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал авахар боллоо. Хэрв та суралцахыг хүсвэл бүртгэлийн анкетыг Амийн гол Библийн сургуулийн албан өрөөнөөс авч бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас авна уу. Хамтын хүчээр халдвараас сэргийлье. Өнөөдөр манай цуглаанд шинээр ирсэн зочид анхаарлаа хандуулна. Та цуглаанд усны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Би танд Иесус Христийн тухай болоод чуулганыхаа талаар товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Эх 7 хоногийн тань ажил үйлсийг эзэн бурхан элбэгээр ивэж өргөх болтугай.